Монгол Улсын ерөнхийлөгч Говьлтай аймагт ажиллалаа. Ерөнхийлөгчийг аймгийн удирдлагууд Алтай цэргийн хүрээний хүндэт харуулж өгтөж авлаа. Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзсан бодлого үйл ажиллагааныхаа хэрэгжилт санаачилсан хөтөлбөр хууль түүний дотор улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл улс орны нийгмийн эдийн засгийн байдлын талаар танилцуулжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, аж ахуй нэгжүүд хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлын байр бий болгох, байгаль орчныг хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэлсэн байна. Монгол Улсын ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гэгээ нураас ус татаж Алтай хотын оршин суугчдыг цэвэр усаар хангах, тайшир Алтай төсөл сумдад сургууль цэцэрлэг барих бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлсэнийг тодтоглоо. Хүүхэд залуусын боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын үр шим улс орны маань хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч болдог. Хүчрэг Монгол улсын үндэс суурь болдог юм жамтай. Та бүхний хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмшиж хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны огшимээ суралцаж, орон нутаг улс орныхоо хөгжил дэвшилд ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхэтүүд манлайлагч нар болж ирнэ. Та бүхний өргөхдөө. Түүнчлэн уулзалтанд ирсэн иргэдэд ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах одоо энэ ёс зүйн хариуцлага тооцохдын хуулийг бол дэмжиж байгаа иргэн гүний хувьд. Гэхдээ энэ энгийн иргэд болохоор ингээд хууль үйлчлээд явдаг. Их хурлын гишүүдэд бол хууль үйлчлэхгүй одоо их хурлын гишүүн болчтын болвол одоо тэнд орж төсөлтийн дээр авч идэж уун баяж нэгсэн тийм бодолтой ер нь болцсон байгаа байхгүй юу? Олон жил ингэж яваа. Тэгээд тэнд их хурлын гишүүн болоод тэрийг бол одоо хуулийн батлахгүй суулганд ингээд суухгүй бол ард иргэдээс яаралтай тийм одоо аффлекшнэр санал авчих хэрэгтэй байхгүй юу? Ажиллаа хийдгүү ард түмнөрөө сонгуульд сайн та нарын төлөө маш сайхан ажил хийн тэгин ингэж гарчгаа тэгээд тийд ажиллаа хийдгүү хуралдаач суудгүй тийм гишүүдийг бол эргүүлэн татах нь маш зөв гэж бодож байгаа. Тийдэг нэгийг сонгох хэрэгтэй гэж боддог юм ин. Тэр их хурлын гишүүдийг татах нь зөв шүү дээ. Ажиллаа хийж чадахгүй байгаа юм уу? Зүгээр л одоо тэндэг за орон тоо бүгд энэ улс орныхоо төлөө хийж байгаа нэг чадвар шүү. Мөнгө л итгэл хүсэлтэй өөр юм байхгүй. Шудрах хэлчих. Ерөнхийлөгч таны санаачилсан хэрэгжүүлж байгаа гэр мод хүнсний өрсөлдөөн үндэсний хөдөлгөөн цагаан алт эрүүл Монгол хүн эргээд 2001 зуун тэтгэлэг төлбөр зэргийн үйл ажиллагааг байгаль нийгэмд оршихуйн тэмцсэн ирээдүйн хүрэлтийг харсан чухал хөтөлбөр гэж харж алтайчууд байдаас хэрэгжүүлэн дэмжиж байгаа бас илэрхийлье. За эргээд 2001 зуун хөтөлбөрт Монгол улстай нэрмүүлэх оюуны өндөр чадамжтай хүүхд багцууд хамгийн захын сумын сургуулиас зай харамцахгүйгээр зөвхөн чадвараараа хамрагдаж байгаад иргэд их талархаж байгааг дуулгая. Говьлтай аймгийн эрүүл мэнд боловсролын салбарын хөгжлөөр улстай тэргүүлдэг аймгийн нэг. Хор тавдраас шилтгаалсан нас баралтыг 15%-аар бууруулж чадсан. Цаашид хүний хөгжлөөр бусдыгаа манлайлж дундаж насалтыг 80-аас дээш болгох зорилт тавьжээ. Говьлтай аймгийн 13 аж ахуйн нэгж иргэн хүнсний хувьсгал Атрын 4 аянд хамрагдаж 1.3 тэрбум төгрөгийн зээл авч тоног хөрөмжөө шинжилсэн байна. Орон нутаг жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихээр өнгөрсөн онд 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мах сүнс бүтээгдэхүүний хэрэгцээг өөрсдөө хангадаг. Хүнсний бусад хэрэгцээг 100% хангахыг зорж байна. Ерөнхийлөгчийн хэлгээд 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1055 оюутан суралцж байгаагийн 40 орчим Говьлтай аймгийнх. Тэрбумод үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан 8.5 сая заг 80 орчим хувийн ургалттай байна. Өнгөрсөн жил Алтай хотод үйлчлэгэд орон сууцны төлбөр хотхон бигэр бугт сумд орон сууц барьсан. Таашир шохоон үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар шинээр 200 орчим ажлын байр бий болгожээ.